За би сая айгуу том онгонд орсон. Тэрийг бат хийчихээд ярих. Гогоос тэр чи өсчин гэсэн байх. Хүн яг тэгж болох. Тэ гаднаа нэг юм өнгийн дөрвөлжин даав ингээ өлгцэн байсан байхгүй юу. Тэгээд угаасаа ингээ харахаар найлуудынхаа балкон дээр айгүй хувцаа ингээ угаагаад тогтсон байгаа шүү дээ. Тэгсэн чи эднийх ингээ гаднаа угаалган нур гарны алчаар угаагаад өлгчих гэсэн чи нөгөө нэг манай Монголын нөгөө нэг хямрын дарцгууд байдсан шүү дээ. Баахан таринтай дарцгнууд тэднэрийнхээ өлгцэн байгааг нь манай вики чи нур гарны алчаар угаа өлгчих шиг. Тэгэхээр дараа нэг юм жижигхэн юм бахаар уян салфетка угаагаад өлгчих гэсэн чи вики шээ энийг Окей. За, одоо бид хоёр Тимпугээс гараад Паро гээд жижиг хотод ирж байна. За, энд өнөөдөр бид хоёр нэг гоё контент хийх хэрэгтэй байгаа. За, бадмаа маань нөхөртөө энтхийн вискиг авъя гэж тэгээд бид хоёрын хавар дэлгүүр үзэх гээд буулаа. Yeah, this is something. No, it's from here, I think so. Obsessed. You're obsessed with phalluses. Yeah. За энэ бол нөгөө төв шопинг хэсэг нь. Алта we need to cross it. Yes, let's go. За өнөөдөр Нямка найз маань нөхөртөөгөө бид хоёрыг аваад Паро хотод ирж байгаа. Одоо хөргөж өгчөөд нэг хоол идчихэд буцна гэсэн. Бадмагийн нөхрийг үзэж байгаа бох те. Бид хоёр ямар их хүч хөдөлмөр зарцуулж виски авах гэж. Царийг нь харчих гэж. Нэгэн бодлын ингээд нэг юм гадаадад ирсэн биш мэдрэмж төрж байгаа боловч яг ингээд буугаад явхаар бас их тийм сонирхолтой газар байгаад байна тий. Одоо нөгөө би тэгэхэд Бутаны хамгийн одоо юу хөө limited edition гардаг K5 гэдэг виски авах гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор 5 дугаар хааных нь одоо гаргасан өдөр зориулж innovation тий. Тэгээд айгу limited гардаг юм байна. Тодорхой юм цөөн цагаар гардаг. Тийм болохоор магадгүй айгу үнэтэй байх байх. Хэд байхыг мэдэхгүй одоо тэгээд одоо картаа авчихгүй. Хүү хаа гэдэг амдаа гэсэн шүү дээ. It's many 1050. Bhutan tours, nice. Гоё маст. Тэгэл нэг жоохон ташуу налуухан юм, жоохон налуун гайг бол тэгшлэл байж байх юм тий. Тэгээ хөрсний нурам болоо бодох хаа. President of a very famous Portuguese football club. Ah. Paro FC. Wow. Not Druk FC. Everything here is the Druk. Yeah. Then we thought that maybe one day we're gonna find a Druk. Right? Everything is Druk. First we thought Druk is a huge group company. Group company. Still coming. So this company owns
everything. Because of the name of Name of Druk. Yeah. this way Druk, this way Druk. We don't know meaning of struggle. This is pork and potatoes with a little bit chili. Okay. And this is fresh asparagus butter fry. Asparagus. Yeah, this is fresh from my farm. Then some veggies. This is spicy one, right? Yeah, mushroom, chili, and cheese. Yeah. I love that one in the hotel. Kaju chili. Aslı mı? Hey cünüme ya. Ay anne kolla aşağıda di nemliyorum ya. Aşağıda di market isa. Ay mijuro. Anne fresh rice ak di başım yapayım. Butter tea? Butter tea. You have butter. You have butter tea. No, so is churning. Butter. Yeah, it's. Oh, яг сүтэцээ. Яг сүтэцээ. Name are same. Salt is, we also drink exactly like this. in Like Mongolia. Mongolian Exactly. tea. Yeah. And How you what you call it? Sutet is a tea with milk. That's similar to this. Yeah, All and, this. and also, Norji kongi pa Norji do bade. Oh. In Middle East, it's considered like a delicacy. yeah. Kongi mandela say do na. Camel, no? Dessert tamil. Yeah. Yeah, dessert don't. Theirs is like whole dessert, you know? You want rice? Anyone wants rice? Anything? Please eat all. Well done. Accessible. За манай цэрэн маань Базангагийн хэм ба хийдэг үү? энтгэхт Ани бодо юм на ба. цэрэнгийн фарм гэдэг байгаа шүү дээ. Цэрэнгийн фарм. Лапчинга кока чиньёго бина. Цэрэг бид хоёр одоо Мен бэмазан на дэ муньё ба. фермер гэхээр нэг эмгтэйгэр төсөөлж байсан болсон Жинга ба исон чирмале кутис нүгэ гонно яда тарин аннапдэр кентанда. хүн байж ахын тэгээд ингээ сайхан налаагаад цэрэн нэртэй яг монгол шиг said you look like exactly look like Mongolian. I thought that you were Mongolian. Уулзсан цагтаа уулзсан цагаас цэрэн монгол юм болов яалтчгүй л нэг юм том биетэй анаа байгаа байхгүй. Тэгээ кодингоор төгссөн боловч 3 дугаар курс тахта би биш юм байна гэдэг мэдээд буцаж ирээд аав ээжийнхээ ажиллаж байгаа энэ фармыг өргөжлүүлээ явж байгаа. За энэ байшин бол одоо бидний энэ хоол идээд байж байгаа хажууд өнөөдөр би тэр хонох энэ байшин бол 200 гаруй жилийн настай. 5 үеэрээ энд фарм одоо буюу одоо ногоо тарьж тий дахиагаа хамгаалж өссөн энэ амьдрал нь байгаа. Thank you Цэрэн for accepting us today. You're It was welcome. our honor to be here. It's a privilege for me to have you guys here. Thank you Nima and Kinley sir for Big B. yeah, a big B for introducing me to you guys and for you privilege to have you guys here. Okay. When did you go to Bangalore to study? Why? Or When? a very long time ago. So 2006 Oh. to 9 hours in Bangalore studying. Then immediately come back. No, then after that, through government, we went back to India to do some training. Then I got selected in India to work for Infosys. Oh. Not in IT, but in BPO. As I said, I gave up IT as soon as I got the degree certificate. Then I worked in Infosys for 1.5 years. InfoCert. Infosys, it's a multinational company. It's a very big company in Bangalore. Then I left Infosys. My mother wanted me back to help her. So, can we ज़्यादा लगा तो? Yeah. Videos हो गया मतलब Then I left I left Infosys, and then my mother wanted me back, so I came back. Wow. Yeah. And straight away come back. Yeah, so in 2011, after working for 1.5 years in Bangalore, then I left Bangalore at the end of 2011. So 12 then I started helping my mother run this homestay
and look after the family home. Yeah. Wow. We didn't know you're tech woman. X-Tech. But you cook amazing food. Thank The you. coding is very. So I said all my degree, I put it into cooking now. So at least I get to use something out of my degree. Logic Coding. thinking before Yeah. cooking. Now all scripting and coding and programming, it's all gone into cooking. So that's why everything is there. So you got tasty food. Энэ нөгөө Бутан яг одоо энэ 3 сард энэ аспарагус улирал юм байна л да. Ингээ харж аспарагус улирал тэгээд одоо мань хүний өөрийнх нь фарм дээр тарьсан аспарагус Өөрөө тарьсан. өөрөө тарьсан. Тэр будааг одоо үзүүлэх хэрэгтэй бах тий. Тий, rice. Yeah. This is from your field, right? Yeah, we grow on own rice. The red chilies, yes, it's over. The red chilies here, it's from my garden. Өөрийнхөө цэцэрлэгтээ ургуулсан тий. So it start growing all our vegetables. So, but if you come somewhere in July, August, September, then you'll see lots of vegetable on the plate from my farm. So yeah, at the moment because of the climate, so we can't grow some vegetables out here. So we don't grow much. But otherwise, June, July, August, September, October, majority around 5-6 months we have all the veggies from our How garden. about winter? Winter, we have a small greenhouse where we grow a little bit for ourselves. So we have like some broccolis, cauliflower, all organic growing in the farm, so that we don't have to buy much Buy from the outside. market. Yeah. So what do you buy outside? So oil, salt, sugar, then meat. Yeah, meat items we buy from the market. Yeah. And do you sell all those the things when you're harvesting from your No, I sell rice. We sell rice, but other things we grow enough for ourselves. Then if there's a surplus, then we give out to our families. Because we get lots of guests coming in, so I always cook for them. So most of what we grow, we normally finish. Yeah. And how many rooms in this guest house? So for the homestay, I only have 3 rooms. Yeah. Then overall, I have more than 20 rooms in the house. It's a lot of work. Yeah, but only 3 rooms is used for guests for guests homestays. are from So I get guests from everywhere. All over the Yeah, all over the world. Yeah. So today I have from Mongolia, I have from Japan. I'm really not sure that we are the 2, probably from Americans, 2 Americans. Yeah. But you don't check the passport like Chinese? No, I checking our directly get a booking from the agent. So agent will take the bookings. Registration So I don't directly take bookings from. Normally I get through agents. Through agents. Yeah, because then they book a tour through agent, then agent book with us, so that it's everything in the program, no, so that they don't miss out something. And do they know that you're tech woman? Most of them. Many don't know. I think need to yeah, tell no need to tell them. Because I hardly use my tech Skill skill the into farm. any of the social medias also. So How no one active on knows. social media? Not very active. Once in a while, I try to post some. I have my homestay page, and then I have my page. So my page, once in a while. My social homestay, it's like once in a month. Oh, it doesn't call active. Yeah, I'm not active. But lots of guests mention you in their Yes, Tagging and, because we have been in homestay business for a very long time. We are one of the first farmhouses in Bhutan. Not the first, Wow. but one of the first farmhouses that start up in 2002. Officially, then they were like, we started opening up our house to the tourists by 2 travel agents. They wanted to keep their guests and let them use our service, So they were the first that got introduced us to tourism, but not
we didn't initiate ourselves. So it was some travel agents and guides who came to our house and suggested my parents if we want to open up our house for the tourism, you know. And my parents were farmers, so they said that they were not sure if my mother and my dad can handle tourists, you know. But then they said they will help. So they helped with everything. They came, they did some setups also, and then they helped them in the cooking. They showed what to be cooked, you know. Traditional Bhutanese food, but then in very Bhutanese culture, we make this big meats. Yes. Yeah, not they small cannot ones. finish Like it. so, Yeah. then you know, my mothers used to give very big meats to the guests, and then eat only small portions and then leave it. And then lots of food waste. Then they said, you know, use it small ones, so that if they want, you know, they can pick a lot. Otherwise, you know, it will not be waste. So that's how they introduced those little things to my mother, and then she and my dad, then they started up opening to tourism. It's also By- helping to the locals learning, right? Yeah. Then by 2011-12, tourism was booming up a lot in Bhutan by then, and it was not very. It was hard for my mother to manage all by herself. That she was someone to come and help her. You know, I was in India working. Then she said, I came back for a royal wedding. I took up 1 year's leave, and then I came for the royal wedding, and there were lots of guests. And my mother said that don't go back, you know, help her. But then I went back, I resigned, I came back, and then I started helping her. Yeah, since then. Then since then then Bhutan started getting lots of guests year by year, no? Then it started picking up. I heard you've got a herbal tea business too. I do, yeah. So in between running homestays, I met lots of tourists. Then I came up with a small side business for myself where I also help farmers to, you know, sell their products. So I make some herbal teas. So I have 4 or 5. Herbal tea is side business. Yeah, side business. Yeah. This is the So I don't do it in a way, I don't do marketing a lot. So they only, Sonam is the only one who sells my product. Nowhere else. Sonam. Yeah, pa. May Sonam pema zam thiong ma de om da jim jum apa to ati ti de shunga thiong ba za sum de cha. Ma thonya chura ba chikalo jo. Chikalo jo. Side business. A very small one also. Actually, it's a huge business. Hard to. I think it's hard to make product and sell. packaging, Yeah, everything has yeah. to be thinking and So everything, yeah. So when there's less tourists, then I sometimes if I have to travel, I travel out of Bhutan. I get all the packaging and I keep it there. And then whenever there's a demand for the herbal teas, I just make and then I just send. So nowadays, before I used to employ, have some staff working for me, but then they're like, it's very hard to keep staffs because I have to manage too, So now I outsource to my friend. So she makes all the tea for me. So I make the ingredients myself. I blend them and then I send it to her. Then she do the outsourcing. She pack and then she send it back. Then I supply to Sonam store. The partners chain is going different way. Yeah, just different way. Yeah. And would you like to do another side business? Do you have any idea? No, enough. Too much stress. Next year she's going, another side business, just side business like that. No, this is a side by I came up first. I'll say, yeah. Let's talk about as your children and her boarding school. Yeah. Is it common in Bhutan to send the kids to boarding? Not very common, but yeah. He will be appearing for board exam. So I have a board exam. So I don't have time to guide him in his academic ways, no. So that's why he opted himself that he wants to go to a boarding school where he will get lots of time for him. Friends. He wants to time to get study also, and then someone to guide him, So he said he'll go and do that. Yeah. So I send him, but
because he's very small, so it's like it's very hard to keep it for a long time. So I pick him up on Friday night and drop him back on Sunday evening. So before 5 o'clock, I drop him back. Okay. Yeah. Nice. Interesting. Coding to Yeah. farming, Yeah. right? Thank you so much for hosting today. Oh, you're welcome. Today we're gonna have a small tour inside. And Yeah. you got what? Bath. Hot stone. Hot stone bath, yes. With Ara. Yeah, after the bath. After the bath. After the bath. Just give us like this. Oh, Amala. Gooseberries. Gooseberries. Very bitter. And he said, don't bite. I already bite. За ийм гоё юм бэлгэнд авсан. Зөрүүлээд Тэгээд битээр зөрүүлээд Зөө нөхөж авчих ирсэн юм аа. Гэж байна. туршихнаа хөх гэж байна. Окей. This is the sweet. And then we take out and then eat it. Delicious. Yeah, thank you so much. Тийм байсан. Зочинтой ах шиг байна өө. Хоолон тэгээд л. За 2003 онд гэсэн тийм. Тэгээд стандарт болох ингээд зураагаар яахгүй. Гест хаус маань ажиллахгүй. Тэгээд стандартчлаа эзэн хийгээд ингээд одоо бүснэтгийнхэн хүмүүс ирсэн байгаа юм. Багийнхаа хүмүүс ирээд хоёр манхан надад үтгэх суулж яхад нь аав чирээс нь танах ингээд ийм жижигхэн фарм ажилладаг юм чинь хэдэн өрөөгөө туршлагууд болгож очие гэж хэлээд 2003 оноос хойш яг албан ёсоор гест хаус ажиллаж эхлэвсэн. Бутааны цөөхөн фарм хаус нэг. Анхны 3-ын 1 байсан гэсэн шүү дээ. Тийм. Тэгээд 2011-12 оноос эхлээд Бутааны аялал жуулчлал өсрөнгөө хөгжөөд баг тест. Тэгэхээр завгүй тэ нэг удаа амралтаараа ирсэн багт ээж гурваа бити явал та одоо ээж үнэхээр амжихгүй нэг олцооч тэгээд яг мөнгө олж байгаа сайхан байна амжихгүй нэг яг мань хүн шийдээд юу буцаж ирээд Битэрийн орой нөгөө нэг орох нөгөө халуун чулууны баан чи наа чи нү. Юм шиг байгаа юм те. Тэнд орох юм шиг байгаа юм те. Тэгээ наа чи угаалга муугаалгал хийгээд ах шиг шин. Сонирх юм. Аа. хоол идэхээс өмнө юм болчиход усан болчиход хоол идэх арих уулгах гэсэн тэгээд ямар арих юм болтохоо ууж харуулна гэдэг байхгүй. Уламжлалт юм гэсэн шүү дээ. Мэдгүй болох л ах би гайхаа зогсож чинь одоо энэ бол угаалтаараар яд юм болоо гэл. Яд юм бол Өөр өөр зөрөлттэй юм байна. мэдгүй. Тэг энэ талаас нөгөө юунд орж ийн үү? Шүршүр мөшүрт орж ийн үү? А бүрөө. Хоёул ийш нь хаалга байсан тийш орох юм бэ. Тийм байна. Эндээс нь хапаагаад. Аа. Хөөс нөгөө тэр саяны тэр угаалт уушгийн руу чинь чулуу хийгээд усын харлаагаад тэгээ энэ дотроо суугаад аль тэр онгорхон агаар орчвол шагаачвал яа. Ямар өөрсдийнхөө усан даж байгаа гардаг. Харин тий. Оо. Ингийн байна хардаа. Ингийн нь хоёр дотор ингээ ус хийгээд Гэвтх юм хоёр. цаанаас нь нөгөө ус нь гожж исэн шүү дээ. Тэр гожж байгаа ус руу нь халуун чулуу хийгээд тэгээ ус нь халаад тэгээ энэ баан дотор суух юм байна л да. Тий. Сонин технологи байна хөөе. Усыг ингэж халааж болт юм шүү. Энэ чулууга энд халааж шүү.
Би сахилга гутаад нураачлаа. За энэ бол ингээ хоёр зочны тун айтайхан боломжийн өрөө энд нөгөө халаалтын систем гэж байхгүй, нэгсэн систем гэж байхгүй учраас одоо өвөлдөө яг яадгийг мэдгүй л чадахгүй наа. Окей бол хэлэхдээ бүгд гадуур уцтайгаа байдаг шүү. Айгуу сэрүүхэн байдаг гэж лээ. Бид хоёрыг Бангкокоос баруун тэрхүү авахгүйд ирэхэ шахсан тий. Харин тий. Эсвэл дотор ноосоо өмд авангаа алдсан. За одоо жинхэнэ дижитал намууд амьдралаар одоо амьдрна. Одоо энэ дээр ингээл завилж суугаал. Тэгэл одоо энэ дээр ингээ ноутбукээ тавиал. Тэгэл одоо ингээ бяцлахын шүү дээ. Онлайн хуралдаа бяцлаглын байдалтай орно шүү дээ одоо ингээл. Тийм тэгэхээр дэлхийн хаанаас ч одоо энд ингээ тавьсан өндөр өрдний интернет тавьсан байхад энэ бол нэг монгол мөнгөөр хоёлаа тэнд чинь өдрийн хэд гэдэг чинь энэ тэгэхээр нэг ойролцоогоор 80,000 90,000 муудаа тий. Тэгээд ах шиг байна. Тий 3 хоол наалсан тий. Тэгээ ийм ингээ өрөөнд байгаа эндээс ингээ ажил төрлөө явуулж болно гэдэг бол гайхамшигтай. Тэгээ энэ хүүхний манай цэрэнгийн стори түүх их сони юм а тий. Одоо ингээд өөрөө энтгэхт софтвер инженерээр сурж байгаа сургуулаа идэрсэн. Тэгээ ингээд фарм эрхэлдэг, тариалан тарьдаг, цайны ургамлын цайны одоо савлаа зардаг бизнес эрхэлдэг болцсон. Тэгээ ингээд 5 үеэрээ амьдарж байгаа энэ байшингаа одоо ингээд гест хаус болгоод жуулчдыг ингээд амьдрал ингээд татдаг. За тэгээ түрүү нөгөө бичлэгтэр үзүүлсэн нөгөө юу те хамаг хоолныхоо ногоог өөрөө тарьж байгаа юм. Спаргусаа тарьж байгаа юм. Улаан жинжүүгээ тарьж байгаа. Будаагаа тарьж ингээ боддоо. Өөрийнхөө тарьсан будаагаар хоол хийж өгсөн гэ боддоо. Шок. За энэ тэгээд мань хүний нөхөр нь Кувейтэд элчин сайд юм шүү дээ. Тий. Төрийн албанд ажилладаг. Төрийн албанд ажилладаг. Кувейтэд элчин сайдаар Кувейт гэж хэлсэн те. Би тэгээс ойлгосон. Кувейтийн элчин сайдаар тэнд амьдардаг. Тэгээд ажлаа өнгөрсөн 9 сарын 1-нд хүлээж аваад тэнд байгаа. Ямар сонирхолтой амьдрал. Сонирхолтой. Би тэр зүгээр л нэг юм яхаа тариачин айл ч юм эсвэл фарм гэхэр нэг ногоон юм эрхэлдэг, нэг будаа тарьдаг айлд эрхэнтэй гэж бодтол манай салбарын эмэгтэй тэгээд тийм сонирхолтой эмэгтэйтэй уулзах завшаан гарлаа. За бутаан айлд энэ ч одоо айл ахгүй илүү 3 өрөөгөл хүнд амьдралдаа байгаа болохоос айл юм байна. Энэ өөр хүүхдийн юм байна. Энэ хичээлийнх нь ном харагдчихээн те. За бутаан айл болгонд эзэн хааных нь хэд бүхэл эзэн хааных нь зургнууд гэр бүлийнхэн зурагтай хамт ингээ байж тийм байна. За энэ бол бутааны хамгийн ихний эзэн хаангийн Ки1 гэдэг энэ анх дугаар эзэн хаан гэж байна. За өөрөө ингээд Рембүчи багштайгаа ахуулсан зураг гэж байна. Нөхөр нь байна. За ингээд дахиад эзэн хаан гараад ирлээ. За ингээ ижи аав нь хоёр ачтайгаа байжсэн чи дахиад ингээд эзэн хаан гараад ирсэн. За энэ нэг хятадын зурагчин ирээд гэрт нь ирээд айгүй хөөрхөн байж байгаад яхтан зургийнх нь өөрийн зургийг дарж өгсөн гэ ингээ байжсэн. Ингээ дээш гарсан чи өөрийнх нь хүүхэд нь хажууд нь дахиад эзэн хаан. Тэгээ эзэн хаан энэ 5 эзэн хааны зураг тавуулаа энд байж байгаа. За та бүхэн маань эзэн хааныг яаж ялах вэ гэхээр Бутаан улсад эзэн хаан л зөвхөн шар өнгөтэй ийм нөмрөг орхимж өмсдөг. За эзэн хаанаас өөр хүн энэ шар өнгө юм хэрэгэлдэггүй гэдэг юм байна. За ерөнхийдөө ийм. Тэгээд бид хоёрын юу хэлэх гээд байгаа гэхээр бид хоёр энд суугаад одоо өглөө энэ чинээс нэг видео кол хийх нь шүү дээ. Тэгэхээр энэ жинхэнэ бид хоёрын нөгөө хүсээд яриад идэг дижитал номад буюу цахим нүүдэлчтэй амьдрал гэдэг чинь энэ юм байна. Энд зөндөө олон залуу байна. Сая гадаа 2 залуу номсом харвал зогсож байна. Бас л бид хоёр шиг үрчгсэн явж байгаа залуучууд байна. Одоо та бүхэнд тэнд интернетээ тавьсан. Тий. Өөрөө софтвер инженерээр төгссөн болов. Тий ингэдэ. Миний энэ нөрөө мэрэгжлийн ганцлт авах давуу тал гэрийнхэн бүх сүлжээг би өөрөө хийсэн. Одоо би камер тавих гэж байгаа гэсэн чинь тий. За одоо та бүхэндээ энэ айлын бас нэг маш сонирхолтой юм харуулъя. Айл та бүхэн маань ном уншлагын газар гэж бити бодоорой. За айл болгонд өөрийнх нь хэлж байгаагаар Бутаан айл болгонд номын өргөө гэж өргөө байдаг.
За жижигхэн орон сууцнд амьдарч байгаа бол номын булан гэж байдаг тий. За энд бол Римбучи багш нь одоо айл болгоно өөрсдийн гэсэн залдаг хүндэлдэг багштай зөвхөн багш суун гэрийн эзэд суухгүй би тэрийг битгий суугаарай гэж хэлсэн те. За ингээд гэрийн эзэд энүүгээр суугаад ном унших нь байна. За энэ сандал хэнийх вэ гэсэн чи аавын сандал гэж аа. Тэгэхээр нөгөө тэр аавын сандал тэр нэг юу юм бэ лээ? Зөөлөвч. За энэ аавын ширээ. Ширээ гэсэн те. Тэгээ аав ингээд зэрэгцээ тэг гэр бүлийн гişүүд ингээд суух нэ гэд. За Ер нь нэх бутааны уламжлалт амьдрал манай нөгөө дээр үеийн хөдөг амьдрал шиг нэх ор мор сандал ширээ гэдэг ах юм байхгүй. Хэдий ингээ байшинд байдаг ч гэсэн ер нь бол газраар голтой байдаг те шалан ийм модон ийм. За энэ бол айлын номын өргөө байна. За автар ингээд байж ном уншиж байна. За би тэр энийг хараад үнэхээр шоконд орсон. Энд ч одоо муухан сумын төвд байх одоо номын өргөө байх шүү дээ л гэж те гандан хийт байна шүү дээ гэж хармаар байсан боловч одоо ойлгохоор л ийм хэмжээнд байна. Тэгээд орж ирэхэд сайхан арцууж үнэртээд яг л айл тэгээд эрсэн зочдтой бол нээлттэй үзүүлд юм билээ. Энэ манайх айл болгон иймтэй байдаг учраас энэ манай гэрийнх юм байгаамаа бид ингээд юугаа хийдэг. Номоо энд уншдаг. Хоёулын нэрээ явахдаа өргөл өгөөд явна шүү дээ. Тий. За ингээ сайхан бурхтаа ундаалаад ёс заншлаа ном дагууд нь үлддэг. Тэгээ бид хоёрыг хүсвэл бясалгал хийж болно шүү. Холбог авч болно шүү. Йог хиймээр бол матрас байгаа шүү гэж хэлж байсан. Йог бодис авч болно гэд. За ингээд энэ маань ингээд 3 давхарт байгаа юу нэ. 2 давхарт бас нэг өө хүмүүс байх шиг байсан тийм. Япон хүмүүс ирсэн гэсэн өнөөдөр. За гэрлийн нэг шин гарахтаа. Тэгээ би шигээ. За одоо би та бүхэнд гадаа гарч үзүүлье. За гадаа гарахаас өмнө энэ шатны энд нөгөө үүдний өрөө гэж байгаа. Бид хоёр анх орж ирэл яана энд л яг гуц тавиал унтуулхан дээл гэж бодсон. Би тэгчихсэн. За энэ модон дэрлүүндээ хонхон дээ. Өнөөдөр ингээд зулцгаахын дээ гэж. Тэгвэл ингэсэндээ бид нар ингээд дараа олоолаа ирүүл яах вэ гэсэн чинь энийгээр гоё ингээд 100 юм чи сэрүүхэн та нар гоё гуц тавиал гэсэн чинь нэрэж тэгчмэрч юм шиг тий. Гоё. Энд ингээд найзуудаараа ирээд ингээд шүн ингээд хопа за танил гоё байгаас тий. Эсвэл өглөө босоод бясалгал хийгээд тий. Тэгээд сайхан 50 ном уншаад идрээ явахад болохоор харагдчихсан. Тэгээд нэг гэмн эн чинь нөгөө халаалтгүй болохоор шалан яах вэ? Бүр ингээд энэ үгүй бүр ингээд дээр үе мотор байгаа байхгүй бүр ингээд дээрс нь ч одоо 100 жил болцсон модл баг л та. Тийм баг. Тэгээд айгу хүүтийн тэгээд тавч мөвч гэдэг соёл. Үгүй яаж байх вэ? Одоо бид нар л тэгээд ямлаас урцсан байдаг үст тий. Яг эртний эдлийн дэлгүүрт байгаа юм шиг мэдрэмж. Энэ авдар мавдар одоо хэдэн ч настай юм. Байшин 100 нас гэхээр энэ авдар бол нэг 70 80 нас байгаа байлгүй тий. Ботвол тий. Өнөөдөр өглөө их сайхан нартай байж байгаа тэгээд одоо бороо орох гэдэг шүү дээ гадаа. За ингээд тавьж байгаа. Ингээ коридор маань л ихэд одоо юу юм бэ? Эртний эдлийн дэлгүүр юм уу? Хайш. Энэ минь ч одоо би бүрийн шатаар гарч ирээл шоконд орсон тийм гэл. Энэ хардаа. Яг тийм нөгөө адал явдал дургу аялал гэхээр их тухтай сайхан явах дуртай улсуудад бол нэг тийм таалагдахгүй хоо хүүтэн сэрүүхэн салхитай тэгээд юу хахад идэг. Би энд гутлаа өмсчих шүү. Орохдоо гутал өмс тийм. Гутлаа энд тайлт юм байна. Тэгвэл тэгжээж л энэ шалыг олон зуун жил байлгадаг байх л та. Тэгтээ манай чинь ингээд муухай гутлаараа гიშгэдэг. Гიშгэн ч юу. Энэ зуух юм шиг байгаа юм. Одоо дээр үед яг энэ зуухны цааталт битэрийн нөгөө түрүүнд харуулсан жижиг унтдаг өрөө байхгүй. Тэгээд бодоход цаад өрөөгөө халаахгүйгээр унтдаг өрөөгөө л юу яд юм шиг байгаа. Шүн ингээ унтахтаа нэг жоохон өвөл те халааж аваад. Гэтэ эднийх өвөлдөө нэг амар хүүтэрдэггүй гэсэн. Тийм. Нэг дээд нь хас 12 морь болдог гэсэн тий. Хамгийн хүүтэнд хас 12 хүрснээ уулын хүүтэн ч бас эвгүй. Тэгэл уулын салхи шүүдээс салхи бол энэ өндөр уулын хормоогоор бол амар орж ирдэг юм билий. За. Упс. За ингээд доороо 2 давхарт 0 энэ. Одоо би та бүхэн 0-ыг харав. Их хайтайхан шийдчихсэн байгаа. 0 юм. Ийм цэвэрхэн 0 тоо. Ингээ халуун усанд орж болно нэшээгээ. Ийм байна. За доошлоо.
За лээш гадагшаа гарвал. Гадаа бол бүр шок. Энэ байшин гаднаасаа яасан ч үзэсгэлэнтэй юм. Яасан ч ур хийттэй. Тэ сайхан тэ. Энэ дэлхийг борооны хүлэл ирээд байгаа юм да. Тий. За. Дахиад хэлэхэд нэрэ Бутанд бүх байшингийн загварууд яг энэ загвараар баригдах ёстой. Энийг бүр тушаалаараа архитекторыг шингээсэн байх хэрэгтэй. байх ёстой гэдэг тэр бүр журамтай тий. Тэгээд тэр журмынхаа дагуу ингэж барьдаг. Энийг зөрчиж болохгүй. Доторх нь ямар байх нь хамаагүй байх нь тий. За ингээд өөр альчингийчд бас Шин зочил ирж байгаа шүү. Аа. Манай хоёр бүр цементэн дээр юутагаал аймстайгаал яваад унлаа. Тий тийшээ нөгөө галтгоороо орж өөрсдийнх нь галтгоо юм билээ шүү дээ. Тийм билээ. Галтгоороо орж хоол идэхэд бас гутлаа тайлж ийсэн. Яа, интернэс чиний зураг мураг бол бүр амар гарч ирдэг. Яг энэ байдлаар чинь зураг авт. Тэгэж аваач. Би маргааш барьсан юм шиг болж байна үгүй. За, наадах чинь дээврийг орууллаа. Гитсэд ати. Гоцоо гэдэг готой. 1 2 3. Ой. Ямар гоё зураг вэ? За. Нөгөө Бутаны үндэсний тоглоом бол ном сум харва. Спорт. Спорт нь тий. Тэгэхээр энд нөгөө ирсэн зочдоо ном сум харуулж баярлалдаг. Ингээд цагаан Буданыхын талбай харагдчих. Ерөнхийдөө нэг ийм жоохон газартай. Цаана тийшээ хэдүүлээ нөгөө ногоон юу хүлэмж рүү нь бас очиж үзье тий. За энэний доор бол нөгөө юм хум Будаамаагаа хадгалдаг пин шиг юм хийсэн байлээ. Өөртөө энд амьдраад ах шүү гэн тий. Өөртөө энэ талд амьдраад юм. Зочид тийш энэ шат руу. Зочид нөгөө шат руу. Өөртөө энэ шат руу. Энэ бас 0 тий. Тийм байсан. Тийш 0 орж болно шүү гэдсэн тий. Манай цэрэн хаана вэ? Зочинтой ах шүү нөө. Зочинтой ах шиг. Хоол Tas тэгээд гоё юм хараа. За 2003 онд Бутан улс зочдыг хүлээж авах стандарт гэдгийг бий болгосон. Гэсэн тий. Тэгээд стандартын дагуу одоо хүн болго ингээд дураараа яахгүй. Гест хаус мас ажиллахгүй. Гээд стандартчлаад лицензжүүлээд ингээд өгөхдөө эдний одоо энэ одоо бүс нутгийнх нь хүмүүс ирсэн байгаа юм. Захиргааныхаа хүмүүс ирээд тухайн үед мань хүн гадаадд энтгэгт сурж яхад нь аав ээж хоёроос нь танах ингээд ийм жижигхэн фарм ажиллалт юм чи ингээ хідэн өрөөгөө зочд буудал болгочихооч гэж хэлээд 2003 оноос хойш яг аль бие ёсоор гест хаус ажиллаж эхлүүлсэн. Бутаны цөөхөн фарм хаусуудын нэг гэж. Анхны 3-ын 1 байсан гэсэн шүү. Тий. Тэгээд 2011-12 оноос эхлээд Бутаны аялал жуулчлал өсрөнгөө хөгжөөд бараг тест үнэхээр завгүй те нэг удаа амралтаараа ирсэн багт нь ээж нь гуйгаад чи бити явал та одоо ээж нь үнэхээр амжихгүй байна энэ олон зочдыг аваад яг мөнгө олж байгаа сайхан байна амжихгүй байна гэд тэгээ мань хүн шийдээд ер нь буцаж ирээд эндээ яхаар болсон байлээ. Бит хоёрын орой нөгөө халуун чулууны баан ч наа ч нү. Ингээд бит хоёр хорхог бодог болж байна. Тэгээд уудлынхаа хүн дээр дахиад нэг 17 минут чичгүүл болсон. Тийм байна. Энэ усан дотор ингээ амтлагч бодлогч бод бит хоёр ингээд ер нь бол болж байна. Хорхог бодог гэж болж байна. Ингээ яа шүү дээ биш. Таарсан байдаг байгаа. сүүний Нөхөртөө өтүүлсэн чи жоохон сүү хийчих гэж. За энэ сантай. Тэр саунаасаа гарч ирээд гадаа модны өнөр өндөртэй л тэнд зуухалтай. Айл. Гоё яач. Ингээ орой хоол. Талаараа энэ бүр зөндөө болгоо. Some soup. Суп. Оо. This is potato and cheese.
Oh. It's like a mashed potatoes. Yeah. Oh, delicious. Oh, yeah. It's a little bit bitter, okay? Bitter. Okay, Yeah. okay. What is that? It's some wild herbs that we Herbs. cook it. Yeah, it's a okay. little bitter. That's it. Яарэ. Амсаг. Нэр ихсгэлэн гэсэн ихсгэлэн. Эсгэлэн биш. Гашуун гэж. Гашуун нэ. Гашуун гэсэн. Манай Монголд тийм гашуун амттай бол байдаг гэсэн. Тийм. Пунжаанд. Болон гашуун байх хэрэгтэй тий. Тэгвэл биеэр 7 хоног. Тэгээ 7 төрлийн нөгөө амтан дотор чинь байдаг ууч. And гашуун хоол идвэл бидний биеинд байгаа чихрийг аваад гардаг гэсэн гашуун. Алу, пежо то санна. То савачин. Ой. ингээд энэ хүүхэн чинь шими арих уугаад унтна гэж байна. За одоо эдний уламжлал. Тэгээ багшиндаа хийгээд байна. The ara is made by what? Wheat and rice. Үгүй тань. Будаа.